асуудал бол би 51% нь Монголын тал байх хэрэгтэй. 34%-ыг бид аваад тэгээд насаараа 34%-тай тэгээд өөр аваад өөр зээл тавиад тэгээд ингэж ашиггүй гэрээ хийж болохгүй гэсэн. Тэрэн дээр бас баяр та одоо энэ дээр намайг ойлгохгүй байна. Ингэж ярих юм бол одоо болохгүй гэсээр ингэж зөрчилдөжсэн. Тэрэн дээр бас баяр та одоо энэ дээр намайг ойлгохгүй байна. Ингэж ярих юм бол одоо болохгүй гэсээр ингэж зөрчилдөжсэн. Хоёулаа ингэ сонгуулийн кампанид ажиллаа хийхдээ булхаатай луйвартай хийсэн учраас ард иргэд ингэж бухимдаад тэгээд одоо гадна шатаах байдал дамжираад бүр хүн амны хэрэг гарлаа шүү дээ. Тэгэхээр ёс зүйн хувьд хоёр буруутай байхгүй гэсэн. Тэгэхээр энэ одоо байдал маань өөрөө баярыг за иймэрхүү юм ярьж явах бах энийг одоо болиулъя гэдэг байдлаар энэ хоёр тохирч тэр батлагдсан. Сүүлд үйл явдлаараа бол би шоронд ороод оюу толгой гадныхны гарт ороод 5 толгой дээр ухаан хурдыг тасалж өгөөд тэгээд энэ үйл явдал 7 сарын 1-ээр баяр иргэдэрч хоёр ятгана ёс суртахууны хувьд уучлал өгөх оронд хэдэн цагдаагийн дарга нарын шоронд оруулаад тэгэл дууссан байхгүй юу. Тэгэхээр сая улсын хурл бол энэ Рио Тинтогийн шахалтаар одоо гаргасан шийдвэрээ цуцлаад оюу толгоогоос гарч байгаа борлуулалтын орлого бол Монголын банкудаар дамжихгүй. Гадны банк, Дубай банкаар дамжих гэдэг ийм одоо шийдвэрийг буцаагаад ингээд гаргасан шийдвэрээ цуцалчлаа л да. 2008 9 оны намар иргэдөө жирэмхийлж болцсон байсан. Дэмбэрэл улсын хурлын дарга байсан. Баяр ерөнхий сайд байсан. Иргэдөө жирэмхийлж болцсон байсан. Дэмбэрэл улсын хурлын дарга байсан. Баяр ерөнхий сайд байсан. Үндэсний иргэдийн зөвлөөр хэлцээд энэ гэрээг энэ учир дутагдaltaй алдаатай гэж би боддгийн. Тухайн үед бол бас энэ гэрээ шүүмжлэгдэжсэн учраас Алтан хувийн засгийн газрын үед бол эргэж харъя гэдэг. Энэ нэрээ үнэхээр засах ёстой байна гэсэн асуудал яригдчихсэн. Тэгээд тэр утгаараа тодорхой хэмжээгээр тэр төсөл жоохон царцсан байдалд орсон. Царцагчийн хувьд одоо ингээд жоохон түтгэлзэх. Тэгээд тэр зогсон байдалд орж тэр гэрээг хилжээ засах байдал болсон. Тэгтэл сайхан бэлэг ерөнхий сайд болонгуудаа бүр Монголдооч биш. Дубайд очив. Хаараас нь Дубайд очиод энэ баярын байгуулсан гэрээг баталгаажуулаад гаргаж сурцсан байхгүй юу? Оюу толгойг одоо гадны банкнд барьцаанд тавих одоо ийм заалт бол байгаагүй. Энэ заалтыг нэмээд баталсан гэж яриад байна. Тий. Яг одоо тэр гэрээнд тэр бол нэг л жижигхэн деталь нь. Гол асуудал нь юу гэхээр 34% нь Монгол. Тэгвэл энийг зээлээр авна. Зээлээ төлж мөр дуусахгүй. Тэгвэл энийг зээлээр авна. Зээлээ төлж мөр дуусахгүй. 29 жилийн дараа юу гэдэм тэр гэрээний дагуу ногдлоо шиг хувааж эхлэх гэж. 29 жилийн дараа бараг 30 жилийн дараа гэсэн үг. 29 жилийн дараа юу гэдэм тэр гэрээний дагуу ногдлоо шиг хувааж эхлэх гэж. 29 жилийн дараа бараг 30 жилийн дараа гэсэн үг. Баяр бит хоёрс тэрийг үзэж чадахгүй баг. Одоо оюу толгой бол энэ Дубай банкнд барьцаанд тавигдчихад байгаа учраас Рио Тинтогийнх хэрвээ энэ зээлийг төлж чадахгүй бол бид оюу толгойгоо Дубай руу алтна гэсэн үг. Ийм байдал үүсчлээ л гэж яриад байгаа юм. Ерөөсөө энэ нэгэнтээ 66%-ыг гадныхаа мэдж байгаа. 34% нь Монголын өртөө байвал тэр зөвхөн Дубайч биш. Ерөөсөө тэр Рио Тинто гэж компани бол энийг зарж болно. Барьцаанд тавьж болно, тавиад туудчих болно. Ерөөсөө бид нар өөртөө хянах бид өөрөө тэрийг хянах ямар ч болцоог байхгүй. Тэр утгаараа би шүмжлээд байгаа. Тэгэхээр бидний мөр бол 24 тэрбум доллар болчлоо. Тэр Оросын хөрөөс 2 гаруй дахин илүү өр тавигдсан байна. Жишээлбэл энэ дотор бол ямар ч утгагүй байгаа. Өөрийнхөө баялаг оюу толгой гэдэг ордын 34%-ыг авахын тулд энэ дотор 4-5-6 тэрбум долларын өр тавьсан баг. Чи юу гэсэн үг өөрийнхөө баялагийг өөрөө худалдаж авч байна. Огтой эргэж өөртөө өр өсгдөг тийм одоо хачин гэрээг баяр хийчихэд одоо миний бахархал гэж яриад одоо тэрийн сайхан билег очиж Дубайд болон Батгаж бид явж байгааг л би маань аны олигархууд ингэж хамтдаа ажиллаад байна. Анхааралтай гараа хүмүүс гэж хэлдэг.